За өнөөдрийн бичлэг дээр зөвлөх хөрх ном дээр үндэслээд харилцааны тухай ярилцах болно. Зөвлөх хөрх ном дээр хэлж байгаачлан бид нэр харилцаанд хүнтэй харилцахдаа бол гурван төрлийн дүрд тоглож идэм байх. Заримдаа бид нэр аврагчийн дүр тоглодог, заримдаа хохирогчийн дүрд, за заримдаа бүр шүүгчийн дүр тоглодог. За мэдээж ингээд харилцаанд бол дүр хувираад дүр тоглоод ах юм бол харилцаа маань цаашдаа сайн болж өгөхгүй шүү дээ. Гэтэ сайн болж өгөхгүй гэдгийг мэддэг ч гэсэн бид нар бол ингэж дүр тоглосоор байд юм байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр та яг ямар шалтгааны улмаас ямар үед энэ харилцаанд ингэж дүр тоглоод идэг вэ тухай ярилцсан. За мөн ингэж дүр тоглохгүйгээр харилцаагаа илүү гоё авч явахын тулд яах ёстой вэ гэсэн гурван баримтлах зарчмын талаар ярилцах болно. За нэгдүгээр ямар шалтгааны улмаас бид нэр харилцаанд аврагч хохирогч шүүгчийн дүр тоглоход хүрдэг вэ тухай ярилцъя тий. За энэ бол саяны хэлсэнчлэн богино хугацааны сэтгэл ханамжийг авахын тулд ийм дүрүүдэд тоглолт юм байна. За жишээ нь хохирогчийн дүрт хүн ямар үе тоглодог вэ гэсэн чинь хариуцлагаас бултах хэрэгтэй үед хүмүүс хохирогчийн дүр тоглолт юм гинэ. Үнэхээр хохирчод байгаа биш тий. Одоо ажлын гүйцэтгэл муу байлаа, ажил дээр гүйцэтгэл муу байлаа гэхэд манай багийнхантайгаа би багийнхантайгаа сайн ойлголцох болохоор манай багийнхан минь намайг дэмжихгүй байгаа болохоор ч юм уу тий. Ингэж өөрөө би бол энэ хүмүүсээс болоод энэ асуудлаас болоод би ингэж хохирчод байна гэсэн хохирогчийн дүр тоглож байгаагийн цаад шалтгаан бол хариуцлагаас бултах. Яг одоо цаг дээр хариуцлагаас бултахын тулд хүмүүс хохирогчийн дүр тоглолтын гинэ. За тэгэхээр энэ хохирогчийн дүр тоглох бол зөвхөн ажиллаар хязгаарлагдахгүй тий. Хосын харилцаан дээр ч гэсэн гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн аавчтай харилцагтай ч гэсэн хохирогчийн дүр тоглох юм бол яг одоо цаг дээр хариуцлагаас бултахын тулд юм байна. За дээрэс нь хохирогчийн дүр тоглож байгаа хүмүүс одоо цаг дээр юу болж авахыг хүсдэг вэ гэсэн чинь аврагчдын бусдын асуудалд амар оролцдог, бусдад одоо ингээл бусдын асуудалд тийм оролцдог аврагч хүмүүсийн анхаарал төртөг. Анхаарлыг авахыг хүсдэг хүмүүс хохирогчийн дүр тоглолт юм байна. За мөн хариуцлагаас бултахыг хүсэж байгаа хохирогчийн дүр тоглолдог гинэ. За тэгвэл ямар хүмүүс шүүгчийн дүрт тоглодог вэ? Бас харилцаан дээр зарим хүмүүс шүүгчийн дүр тоглолт юм байна л да. Чи ингэстоо, чиний буруу, чиний зөв гэсэн ингэж шүүгчийн дүр тоглодог хүмүүс байдаг. За энэ ямар хүмүүс шүүгчийн дүр тоглодог вэ гэсэн чинь яг одоо цаг дээр эрх мэдэлтэй гэдгээ мэдрэхийг хүсэж байгаа хүмүүс. Яллах хин нэгнийг яллах, шүүх эрх мэдэл надад байна гэсэн өөрийнхөө эрх мэдэлтэй гэдгээ мэдрэхийг хүсэж байгаа хүмүүс шүүгчийн дүр тоглолт ингэнэ. За мэдээж харилцаанд шүүгчийн дүр тоглох юм бол тэр харилцаа бол урт хугацаанд бол сайн үр дүнд хүрэхгүй. За гэхдээ яг шүүгчийн дүр тоглож байгаа хүмүүс болвол яг одоо цаг дээр би бас шүүх эрх мэдэлтэй гэсэн тэр сэтгэл ханамжийг авдаг болохоор шүүгчийн дүр тоглолт юм байна. За гурав дахь нь болохоор аврагч бусдын асуудалд оролцоол ингэж тийг гээл бусдын асуудлыг ер нь би бол бусдыг аварна гэсэн тийм аврагчийн дүр тоглодог хүмүүс байт юм байна. За энэ аврагчийн дүр тоглодог хүмүүс бол явж хамгийн харилцаанд хор хөнөөл үдшүүлдэг гинэ. Ягаад гэхээр өөрөө бусд хүний ажлыг ч юм уу бусд хүний асуудлыг шийдээд ахаар өөрөө яг тухайн хүн маань хийх ёстой гол ажлаа хийж чаддаггүй. За дээрэс нь хүний имийг хийж өгөөд хахаар нөгөө хүнээс сурч хөгжих боломжийг хулгайлаад идэг. Тэгээд энэ аврагчийн дүр тоглож байгаа хүмүүс бол өөрийнхөө ингээд цагийг ажиллах гэсэн алдаад байгаа шүү тий. Тэгсээр би ягаад аврагчийн дүр тоглоод идэг вэ гэсэн чинь би бол хүнд хэрэгтэй хүн шүү гэж хүлээн зөвшөөрдөг. Одоо цаг дээрээ би танд хэрэгтэй хүн шүү гэсэн хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг авахын тулд аврагчийн дүр тоглолт юм байна. За гэхдээ энэ аврагчийн дүр тоглож байгаа хүн өөрийнхөө цагийг ална, нөгөө хүнийхээ сурч хөгжих боломжийг авах устгах нь. За дээрэс нь хохирогч болон шүүгчдийг өөгшүүлдэг. Хохирогчдыг бол аврагчийн дүр тоглодог хүн хохирогчийн дүр тоглож байгаа хүнийг ивэдэ тийм чиний буруу байх үстэй гэж хохирогч сэтгэлгээтэй хүнийг бүр өөгшүүлдэг. За дээрэс нь шүүгчийг ч гэсэн бүр өөгшүүлдэг гинэ. Нэрэл тийштэй одоо шүүгч хүн ялалж яхад нь тий нэрэл тийштэй гэл нөгөө шүүгчтэй бас сайн харагдаж шүүгчийгээ бас аврахын тулд ч юм уу тий тэгж дүр эсгдэг учраас аврагч бол бүр харилцаанд хамгийн хохирогчоос илүү шүүгчээс ч илүү хор хохируул учруулдаг хүн бол аврагч юм гинэ. Тэгэхээр та өөрийгөө анзаарч үзээд та заримдаа ч юм уу ер нь ихэнхдээ хохирогчийн дүр тоглох гээд энэ аврагчийн дүр тоглох гээд энэ шүүгчийн дүр тоглох гээд энэ гэдгээ анзаарч үзэх хэрэгтэй. За тэгээд анзаарч үзснийхаа дараа яг ямар сэтгэл ханамжийг авахын тулд тий аврагчийн дүр жишээ тоглоод байвал та одоо бусдад хүлээн зөвшөөрөхийн тулд ингэж байгаа. Гэхдээ тэр нь бусдад хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа гэсэн та өөрийнхөө цагийг алж байгаа бас бусд хүний сурч хөгжих боломжийг алж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. За дээрэс нь хохирогчийн дүр тоглож байгаа бол та үнэхээр хохирчод байгаа биш зүгээр л таны тархич нь яг одоо цаг дээр хариуцлага хүлээхээс айгаад байгаа учраас хохирогчийн дүр тоглоод байгаа юм байна гэдгийг анзаарах хэрэгтэй юм байна. За гэхдээ яг ингээд энэ хохирогч болон шүүгч аврагч гэсэн энэ дөрүүдэд тоглож байгаа бүр доор суур шалтгаан нийтлэг зүйл нь болохоор өөрийгөө бусдаас илүү гэж бодсны үүднээс энэ гурван дүр тоглолт юм байна. Хохирогч хүн ч гэсэн өөрийгөө бол ингээд бусдаас дорой гэж үзээд байгаа юм шиг хэрнээ би болон чадах байсан гэхдээ бусд хүмүүсээс олоод чадахгүй байна. Би бол чадах байсан гэсэн гэж өөрийгөө бусдаас илүү гэж боддог. За шүүгч ч гэсэн яг ингээд чи ийм тийм гэж аамч өөрийгөө бусдаас илүү гэж бодож байгаа шүү дээ тий. За аврагч ч гэсэн өөрийгөө би л байхгүй бол ер нь бол эднэр одоо асуудлаа зохицуулж чадахгүй ч гэж боддог ч юм уу тий. Ер нь бол яг энийхэн суур итгэл үнэмшил бол өөрийгөө бусдаас илүү гэж боддог. Нэг талаараа яг оч юм шиг тий. Өөрийгөө бусдаас илүү гэж итгэдэг. Бусд хүмүүс би байхгүй бол боломжгүй гэж итгэдэг ийм хүмүүсээс ийм
дүрт гардаг гинэ. За гэхдээ ийм хүмүүсээс ийм дүр гардаг гэл тэгэхээр надад ийм дүр огт байхгүй ч эсвэл танд огт ийм дүр байхгүй гэсэн үг биш. Бид нэр тодорхой хэмжээнд бол энэ 3 дүр тоглож байдаг. За гэхдээ энэ 3 дүр тоглож байгаа нэг шалтгаан бол тэр богино хугацаанд хүлээн зөвшөөрөхдгийн тулд ч юм эсвэл хариуцлагаас бултахын тулд ийм дүрт тоглож байгаа гэдгийг анзаараад урт хугацаанд бол энэ маань харилцаанд сөрөг үр дагавартай шүү гэдгийг ойлгоод өөрийгөө анзаараад би яг ийм сэтгэл ханамжийг авахын тулд ийм дүр тоглоод байгаа юм байна. Гэхдээ энэ нь бол харилцаанд орж байгаа бүх хүмүүст бол ямар ч ашиггүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм гинэ. За тэгээд энэ 3 дүрд бол тоглохгүй тулд хатуу баримтлах хэрэгтэй 3 зарчмыг бас тусгаж өгсөн байна. За харилцаанд баримтлах нэгдүгээр зарчим нь болохоор ад жаргалтай болох зориг ном дээр гардаг. Мэдээж бид нэр хүнд ч туслахгүй бас хинэж тусламж авахгүй амьдрах боломжгүй. Мэдээж бид нэр хүнтэй харилцаж байгаа бол туслана, тодорхой хэмжээгээр туслана, бас тодорхой хэмжээгээр тусламж авна. За гэхдээ ад үзэгдэх зориг ном дээр болохоор хин хинийхэн төлөө харилцаанд оролцож байгаа бүх хүмүүсийн сайнны төлөө туслахын гол зорилго нь бие даахын төлөө байх хэрэгтэй гинэ. Бие даахын төлөө байх хэрэгтэй. За жишээ нь би одоо хэн нэгэн тусалж байгаа бол тэр хүний ерөөсөө бие даалгахын төлөө байх хэрэгтэй. Харин энэ ном дээр хэлж байгаа аврагчийн дүр тоглодог хүмүүс бол эсрэгээрээ нөгөө нэгэ бие даалгахгүй төлөө авраад байгаа шүү дээ тий. Хэрвээ нөгөө нэг аварж ийн гэхдээ нөгөө нь авралыг нь хүлээж авснаа хэрвээ бие даагаад явчих юм бол аврагчийн дүр дахиж тоглохоо болчих шүү дээ тий. Өөрийгөө хэрэгтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрөгдөж хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч чадхаа болчихно. Тэгэхээр аврагчийн дүр тоглодог хүмүүс бол нөгөө хүнийг эсрэгээр бие даалгахгүй төлөө ямыг нь хийж өгдөг. Тэгээд өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг. Харин ад жаргалтай болох зорих ном дээр болохоор хүнтэй харилцаж байхдаа та туслалцаа үзүүлэхдээ ерөөсөө нөгөө хүнийгээ бие даалгахын төлөө байх хэрэгтэй. Таны туслалцаа чинь нөгөө хүнийг бие даалгахын төлөө байх хэрэгтэй. Таны туслалцаа чинь нөгөө хүнийг бие даахад ямар нэгэн хэмжээгээр хувь нэмрээ оруулж чадахгүй бол тусаснаас илүү туслаагүй байсан дээрээ гэдэг. За мөн тусламж авахтаа ч гэсэн те хүнээс тусламж авахтаа ерөөсөө би бие даахын төлөө байх хэрэгтэй. Би өөрөө энэ зүйлийг цаашдаа өөрөө авч явна, хариуцлагаа би өөрөө өрнө. Тэгэхээр би хариуцлагаа өөрөө өрөхийн тулд энэ зүйлийг би өөрөө хийхийн тулд яах ёстой вэ гэсэн тийм л тусламжийг авах ёстой юм гинэ. Тэгэхээр харилцаанд баримтлах нэгдүгээр зарчим нь туслах мөн тусламж авахын хэмжүүр нь заавал бие даахын төлөө байх ёстой. Туслуулахдаа ч гэсэн өөрийнхөө бие даахын төлөө. Би өөрөө бие даахын тулд тодорхой хэмжээнд хэсэг хугацаанд тусламж авна. Нөгөө хүндээ ч гэсэн нөгөөнийг бие даах хэмжээнд нь л тодорхой хэмжээнд туслана. Энэ бол харилцаанд баримтлах нэгдүгээр зарчим юм байна. За хоёрдугаар зарчим нь болохоор зөвлөх хөрх ном дээр гарч байгаа. За харилцаандаа бол та ингэх ёстой юм гинэ. Асуулт асуусныхаа дараа амаа хамих. Тэгээд хариултыг нь үнэн сэтгэлээсээ сонс. Тэгээ хариултыг нь ойлгосон гэдгээ илэрхийл. Тэгээд дахиад асуулт асуу гинэ. Ерөөсө асуулт асуу бити өөрийнхөө бодсноор таамаглаад өөрийнхөө нөгөө дураараа яриад асуулт асуул гэдэг энэ. Ягаад асуулт асуу гэж байгаа вэ гэхээр одоо нөгөө хүний асуудал таны нүдэн дээр илт харагдчихсэн ч гэсэн тий асуулт асуух хэрэгтэй юм гинэ. Ягаад вэ гэхээр юу гинэ. Одоо хүн өөрөө нөгөө зүйлээ асуудлаа тий энэ асуудал үнэхээр ийм асуудал надад байна. Энэ асуудлыг би шийдвэрлэхийн тулд ингээх ёстой гэдгийг хүн өөрөө тухайн хүн өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол ямар ч нэмэргүй юм гинэ. Тэгэхээр энэ ном дээр ч гэсэн номынх нь гарчхан зөвлөх хөрөх штэ тий бид нэр асуудал нь яг юу вэ гэдгийг мэдэхгүй. Дээрэс нь нөгөө хүнийхээ асуудлыг нь юу вэ гэдгийг мэдэхгүй ээжж өөрийнхөө дураар худлаа зөвлөөд идэм байл та. Ягаад зөвлөдөг вэ гэхээр зөвлөх тусмаа би бол хэрэгтэй хүн би бол юм мэддэг хүн гэсэн тэр богино хугацааны мэдрэмжийг авахын тулд тэгээ худлаа зөвлөөд идэг. Харин яг үр дүнтэй харилцаа үүсгэхийн тулд асуулт асуусныхаа дараа амаа хамиад нөгөө хүн хариулахыг үнэн сэтгэлээсээ сонсоо. Тэгээ дахиад асуулт асуу. Асуултаараа чиглүүлэх хэрэгтэй. Таны хувьд яг тулгараад байгаа гол асуудал нь юу вэ? Таны яг асуудал чинь юу вэ? Би танд яг яаж туслах вэ? Миний яг нэмэр байна уу гэж яг зүгээр тодорхой яг асуух хэрэгтэй юм гинэ. Тэгэхгүй бол нөгөө нэг зөвлөх хөрхөндөө баригдчихдаг. За тэгэхээр харилцаанд баримтлах хэрэгтэй. Хоёрдугаар дүрэн болвол асуулт асуу. Тэгээд хариултыг нь зүгээр хүлээгээд үнэн сэтгэлээсээ сонс. За мөн дөрвөн хэлцэл ном дээр ч гэсэн гаргадаг тий. Харилцаанд бидний хамгийн түрүүнд гаргадаг алдаа бол ерөөсө таамаглаад идэг. Нөгөө хүнээсээ одоо жишээ хин нэг хүн тэнд муухаараа зогсож байхад яна надаас болоод муухаараад байгаа болов гэл зүгээр таамаглал хүний өмнөөс бодол хүний өмнөөс шийдвэр гаргаа явчих тийм ээ л да. Тэгэхээр харилцаан дээр юм алдаа гарахгүй бол бүх таамаглал буюу асуулт асуух зоригтой байх хэрэгтэй. Хүмүүсийн ер нь таамагладаг шалтгаан асуулт асуух зориг байдгүйгээс их болж таамаглалт юм байна. Тэгэхээр хоёр дахь баримтлах зарчим нь асуулт асуусныхаа дараа зүгээр хүлээгээд сонсох хэрэгтэй гэсэн байна. Харилцаанд баримтлах хэвээр 3 дахь дүрм нь болохоор айгүй энгийн хэрнээ айгүй үр дүнтэй юм шиг санагдсан. За энэ болохоор хүмүүстэй ингээ харилцаанд орж явахдаа ерөөсөө яагаад гэж бити асууж гинэ. Яагаад вэ гэхээр яагаад гэж асуусан асуулт нь болохоор хүнийг бие өмөрс сэдлийг төрүүлдэг юм гинэ. Одоо ямар нэгэн хүн танд ирээд асуудлаа ярихад яагаад гэдэг ах юм бол нөгөө хүн ерөөсөө бие өмөрс сэдлэн төрөөд харилцаа бол цаашаа үргэлжилдэг юм байна. Тэгэхээр яагаад гэж асууж болохгүй. За дээрэс нь бас яаж гэж асууж болохгүй юм гинэ. Яаж гэж асуух юм бол яг асуудлын гол нь юу вэ гэдэг асуудлаа яг олоог үжиж яаж гэж асуучих юм бол нөгөө хүн маань яг
та хоёрын гол тулгараад байгаа асуудал яг шийдвэрлэх ёстой асуудал нь юу вэ гэдгийг тодорхой бус байх чинь яаж гэж та асуучих юм бол тарих нь ерөөсөө яаж гэдэг дээр ажилладаг. Угаасаа ингээд харилцан яриан дээр хэн асуулт асууж ин тэр хүн харилцан яриаг удирддаг гэдэг нь шүү дээ. Сонсож байгаа хүн бол та ямар нэгэн асуулт асуух юм бол таны асуусан асуултын дагуу тэр хүний тарих ажиллаж байдаг. Тэгэхээр та асуулт асууж ин гэдэг нь та харилцан яриаг удирдах чинь гэсэн үг гэдэг тийм. Тэгэхээр яаж гэж асуух юм бол нөгөө хүн чинь яг юу асуудал үлээ гэдэг дээр биш тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд яах ёстой вэ гэд баг буруу асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр толгой ажиллаад явчих учраас болж игэл яаж гэж асуух хэрэггүй. Тэгвэл яагаад гэж асууж болохгүй яаж гэж асууж болох юм бол яг юу гэж асуух вэ гэсэн чинь юу гэдэг үгийг илүү асуух хэрэгтэй юм гинэ. Яг таны асуудал нь юу вэ? Би танд юугаар туслах вэ гэх мэтчлэн эргээд тодорхой юу гэж асуух хэрэгтэй. Эсвэргээрээ яагаад гэж асуух юм бол хүн бол биеэ өмөрөө явчихдаг. Яаж гэж асуух юм бол яг асуудлын гол дээр анхаарлаа төвлөрүүлэхөш арга хэрэгсэл гэх мэтчлэн дагалдах зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээ явчихдаг. Тэгэхээр сайн гүнзгий ойлголцохын тулд харилцан яриан дээр юу гэж асууж ахын бас үр дүнтэй байдаг юм байна. За өнөөдрийн бичлэг дээр зөвлөх хөрх ном дээр үндэслээд бид харилцаан дээр заримдаа аврагч, заримдаа хохирогчийн дүр тоглодог шалтгааны талаар за мөн тэр дүр тоглоод явчихгүй тул баримтлах хэвээр 3 зарчмын талаар ярилцлаа. Дараагийн бичлэгээрээ ч гэсэн сайн чанартай номыг товч өгөө тодорхой оруулах болно. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.